За Монгол Улсын ерөнхий сайд маань өөрийн бүрэн эрхийн дагуу кабинетийн бүрэлдэхүүнээ бас танилцуулж байна. Хүндэтгэж байна. За залуу гишүүдийн хувьд бас тодорхой бас зарчмын шаардлагуудыг бас тавьсан. Энэ бол бас битгий бас зөвхөн асуудлыг тулгадаг байгаасай. За тэгээд уг дугуй бас тодорхой асуудлыг бас шууд ингээд дагаад явна гэхээсээ илүүтэй зөвшөлтсөл, ойлголцол илүү бас нийгмийн хүсэмжлэлийг бас ойлгосон хамтын шийдлүүдийг бас гаргадаг байгаасай гэдэг ийм алхам байсан гэдгийг бас би бас хэлье. Тэгээд засгийн газрын ажил үйл ажиллагааг бол цаашдаач тодорхой асуудлууд дээр нь зарчмын шаардлагуудаа тавиад агуулгаар нь бол дэмжиж ажиллаж явна гэдгээ бас илэрхийлье, амжилт хүсье. За ерөнхий сайдын маань хувьд бол бас улс төрийн гараа хүнс хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн. Дэд сайдаар бас ажиллаж эхэлсэн. Энэ утгаараа бас би зарим саяын асуудлуудыг бас нэлээд нухацтай бас авч үзээсэй. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эдгээр томоохон хөтөлбөрүүдийн ямар хөтөлбөрүүд нь үргэлжлэх, за аль хэсгийн эсвэл жоохон өөрчлөх ийм ерөнхий агуулгаараа тодорхой юм бодлого байгаа юу гэдгийг бас би ерөнхий агуулгаар нь бол асууя. За хоёрт нь бол энэ сая яриад байгаа энэ үндэсний хороотой холбогдлолтой асуудлыг татан буулгана гэхээр шинэ оршоо хөдөлгөөний хаана хариуцах вэ гэдэг ийм асуудал тулгарч байгаамаа. Тэм учраас та бас засгийн газрын бүрэлдэхүүнээрээ энэ асуудал дээр нэлээд нухацтай бас хандаж энэ ажлыг өргөжүүлэх асуудал дээр бас анхаараасай гэж ингэж хэлмээр байгаамаа. Монгол улсын 3 малчин дутмын нэг нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд хоршооны гишүүн болсон баг. Яг өнөөдрийн байдлаар 10 малчин дутмын нэг нь зээлээ авсан баг. Үлдсэн малчт нь дараагийн 5 жилдээ багтаад энэ тодорхой боломжийг ашиглаад энэ уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн үйлдвэрлэлээ сайжруулахын боломжийг бүрэн дүүрэн эдлэх боломжийг та засгийн газрын тэргүүний хувьд бол олох уу гэдэг дээр бас яг ажил эхэлж байгаа энэ цаг үед бас тодорхой байр сууриа илэрхийлжээсэй гэдэг ийм асуудал байгаа. Яг аль бүтэц маань хариуцаж ажиллах вэ гэдгийг бас асуугаад байгаамаа. Хоёр дахь нь экспортыг дэмжих чиглэлээр яг тодорхой бас үр дүнгууд гаргах нэгж бүтцээ бас хаана байлгуул зүгээр вэ? Ер нь хөдөө аж ахуйн энэ өртгийн сүлжээний анхан болон яг энэ экспорт буюу хамгийн сүүлийн энэ шатан дээр л төр тодорхой хэмжээнд оролцоод бусад шатанд нь бол хувийн хвшлийнхэн малчид, тариаланчид, үйлдвэрч нар өөрсдөө бас бие дагаад явах боломжийг олох нь зөв юм болов уу гэсэн ийм санаа бодолтой бол байгаамаа. Өнөөдөр олон улсуудтай бид бүхэн протоколууд байгуулж байна, хэлцээрүүд хийж байна. Яг үүний хойноос байнгын бас харилцаа холбоо тогтоогоод хойноос нь ажиллаж байгаа нэгж маань сул байгаад байгаамаа. Нэг хэсэг сангийн яамн дээр, гадаад харилцааны яамн дээр гайлын асуудал. За үг хэллээ. Нэмэлт 1 минут. За ган хөлөг гишүүнд нэмэлт 1 минут өгнө. Гэт нэлээд салангад ийм бодлогод бас яваад байгаамаа. Тэгэхээр та засгийн газрын бас бүрэлдэхүүний асуудал дээрээ бол энэ шинэ оршоотой холбогдлолтой асуудлыг хаана байрлуулах вэ? За мөн дээрээс нь экспортын энэхүү бас нэгжийг илүү өргөн цар хүрээнд ажиллах боломжийг олгож ээж нөгөө бас бусад салбаруудаа дэмжих энэ бодлогод бас явах юм болоо да гэсэн ийм саналтай бас байгаамаа. Тэгэхээр ерөнхий агуулгаараа хөдөө аж ахуйн дэд сайдаас ажлын гараагаа эхэлжсэн хүний хувьд бол сая яриад байгаа энэ хөтөлбөрүүдийг мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа энэ асуудлууд дээр та өөрийн байр сууриа бас тодорхой илэрхийлээд бас энэ иргэд малчдтай бас тодорхой ойлголтыг бас өгөөд эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Мөн айгүйх давхарж байгаа нэг зүйл бол мөнх холбоо гэдэг холбоо, шинэ оршоо хөдөлгөөн гэж хөдөлгөөн. За энэ байгаль хамгааллын нөхөрлөл гээд олон энэ нэгжүүдэд бас малчтыг бид хүн хуваагаад бас байгаа. Тэгэхээр эдгээр бас бүтцүүдийг нэгтгэн зохион байгуулахаас ахгуулаад реформын. За ерөнхий сайд хариулт өгье. Мөнгөн цагийн ган хөлөг гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ хоршооны асуудал бол Япон, Солонгос зэрэг орнд бол энэ дэд бүтцийн түүхийдийн сүлжээний гол механизм нь хоршоод байж, хоршоодыг орон нутгийн банкар, хөдөө аж ахуйн банкар дамжуулж, зээлжүүлж хөдөлмөрийн хуваарлтыг энэ зохион байгуулалт хөдөлмөрийн хуваарлтыг зах зээлд нэвтрүүлж, дундын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, ийм хамтарч ашигладаг ийм сайн туршлагатай. Тэгтэл шинэ хоршоо хөдөлгөөн, гэхдээ хөдөөгийн хоршоодын дийлэнх нь
хөдөө аж ахуйн чиглэлийн хоршоод л байгаа шүү дээ. Хэрвээ малчтын хоршоод гэж байгаа бол энэ хөдөө аж ахуйн яамтайгаа уялдах ёстой. Шинэ хоршоо хөдөлгөөнийг 2026 оны төсөв тусгахын тулд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны дэргэд тусгай бодлогыг нэгж байгуулаад санхүүжилтийн шугам нээх, бодлогын дэмжлэг үзүүлэх. Тэр нь өөрөө нөгөө түүхийд бэлтгэлийн чейн кластерын системээр хоршоодыг үндэсний үйлдвэрлэлтэй холбох түүхийд бэлтгэлийн тогтолцоо бий болгох, малчтыг хоршоонд сургах, дадлагжуулах, элсүүлэх энэ зохис бодлого бол ийм зохион байгуулалтын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм ч учраас энэ Монгол мал 1-2 хөтөлбөр, Атрын 4-р хөтөлбөрч тэр за цагаан алт хүнсний хувьсгал гэдэг энэ олон хөтөлбөр байгаа таа бүхний. Энэ олон хөтөлбөр хэрэгжилж байгаа. Энэ бол одоо хүнсний үйлдвэрлэл, экспорт, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, тэгээ орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих бас тулгуур бодлогод уялдах ёстой. Тийм учраас одоо хөдөө аж ахуйн экспортыг нэмжээж малаар уул уурхаагаас хэд хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулна гэдэг чинь ерөөсөө л энэ ийм учраас тэр гадаад зах зээл, Евразийн зах зээлийг нээж байгаа бол ноос ноолуур за тэгэл одоо чацарныг үнэн боловсруулж байна. Ноос ноолуурын бүтээгдэхүүн гэхэд Евразийн зах зээл 12 тэрбум доллар гэж хэлв. Би алдааг бол энэ эдийн засгийн хөгжлийн яам дээр тооцоо судалгаа байж байгаа. Ингээ бид нар 2 тэрбум долларын махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ноос ноолуурын бүтээгдэхүүн одоо 10-20% нь гаргахад ийм болцоо Евразийн зах зээлд байгаа. Энэ зах зээлийг нээж өгч байна. Тэгэхээр энэ хорой цээр, мал эмнэлэг эрүүлжүүлэлт, Монгол экспорт энэ зохис хөтөлбөрөөр хэрэгжүүлж ээж энэ хөдөө аж ахуйн олон давхарцсан хөдөлгөөнийг дэмжихийн тулд нэгдсэн дата бүртгэлийг бий болгох, захимжуулах, ийм маркетинг тоног төхөөрөмж, зохис систем нэвтрүүлэх, ийм бодлогын нэгтгэл хийхгүй бол тусдаа нэг хөтөлбөрүүд ингээд яваад хоорондоо уялдахгүй бол зардал үрэн шиггүй санхүүжилт нь бас баггүй мөнгө зарцуулж байгаа. Маш их хөнгөлөлтөд зээл өгч байгаа. Энэ маань үр дүнтэй зах зээлдээ үр жидсэндээ очиж тэгээ бас эргэж төлөгддөг хамгийн гол нь тэр төсөл үр дүнтэй хэрэгждэг байх нөхцөлийг зах зээлийн зарчим арга механизмтай уялдуулж хийчихгүй бол одоогийн байдлаа өөрчлөлийг сайжруулах шаардлагатай л гэж байна. Ийм учраас нэгдсэн тийм таск форс байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ дээр одоо хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг хөдөө орон нутгаа сонгогдсон гишүүд та хүмүүс өөрсдөө санаачлагтай ажиллаж яам дундын зохицуулалт үндэсний хөдөлгөөн хороогоо яаж сайжруулах вэ гэдэг дээр та бүхний саналыг сонсч ажиллана гэж бодож байна. За Сүхбаатарын Эрдэнэ нутагш